Сайн мэцхан үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарал хандуулна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрс Сүх нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн командлагчаар ажилласан Монгол генералд талархал илэрхийлв. Засгийн газрын хурлаанаар хүүхдийн цахим хүчний зохицуулалт шатхууны нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцлээ. Нүдний даралт өвчнийг эрт илрүүлж тууштай хянуулахыг мэрэгжилтнүүд уриаллаа. Ираны шин дээд удирдагч Америк нэгдсэн улстай хэлэлцээ хийх бодолгүй байна. Америк нэгдсэн улс Оросын холбооноос Украинын 3 талд хэлэлцээг ойрох дурнуудын нөхцөл байдлын улмаас хойшлуулжээ. Бүгд найрамд хятад ард улс улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны 4-р чуулган өндөрлөлөө. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтөвчний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Кипр улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар 2 жилийн турш амжилттай ажилласан хошууч генерал Эрдэнэтийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтний ерөнхий командлагч хошууч генерал Эрдэнэт Кипрт явуулсан энхийг сахиулах хамт хүчний командлагчийн өвөг ажлыг үсгэж гэж нэг илтгэе. За. Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа Монгол генерал нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн хүчний командлагчаар ажилласан нь Монгол улсын зэвсэгтөвчний чадвар, офицеруудын ур чадвар дэлхийн жишгт хүрснийг илтгэж байна. Хошууч генерал Эрдэнэт нь өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсуудад энхийг сахиулах 8 удаагийн ажиллагаанд оролцож байсан арвин туршлагатай офицер бөгөөд түүнийг энэхүү амжилт нь дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй 20 гаруй мянган Монгол цэргийн эр зориг тэсвэр хотуужлын тод илэрхийлэл боллоо. За тэгээд хошууч генералтай одоо юу нэг баяр хүргэе. Улсын орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах хүчний командлагчаар одоо нэр төртэй ажиллаад их тунх эсэн мэнд тийм ээ одоо их орондоо эргэн ирсэн явдлуудаа би дөхөн бас их баяртай байна. 2000 оноос хойш одоо манайхчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн. Нийтдээ одоо 20 гаруй мянган цэрэг даачид маань одоо дэлхийн дайн тулаантай тэмцэл мөргөлдөөнтэй хүн хэцүү зэг дээр одоо дэлхийн нийтийн их тайван аюулгүй байдлын төлөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө одоо эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн зэрэг болж үүргээ нэр төртэй амжилтаа гүйцэтгэж байгаа нь одоо олон улсад Монгол улсын нэр хүнд улам бэхжиж одоо маш чухал одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Манай цэрэг эрсээр одоо Монголын ард түмэн одоо багтдаг. Эзэн Чингис хааны одоо цэрэг эрс өнөөдөр бол бас дэлхийн хэмжээний цэрэг эрс болцсон одоо дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө Монгол улс өөрийнхөө одоо дуу хоолой биш одоо бодит үйл хэрэгээр одоо ингэ сайхан дэмжлэг үзүүлж хүндрэлтний сайн сайхны дэнд тэмцэж байна, ажиллаж байна гэдэг бас монголчууд бидний хувьд сайхан нэр төрийн хэрэг юм л да. Ерөнхийлөгч уулзалтын үеэр дэлхийн 18 орны цэнхэр дуулалтнуудыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан чиглүүлж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Эрдэнэтэд төр ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлсэн юм. 2 жилийн хугацаатай үүргээ гүйцэтгэхэд ирлээ. Анх явахдаа тань дээр ороод 1 жилийн хугацаатай гэжсэн. Тэгээд манай нүүбийн шийдвэр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч 2 дахь жилийн сонголтыг хийгээд 2 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэл. Таны гадаад бодлого, таны одоо өндөр дээд хэмжээний уулзалт мөн одоо ерөнхий нарийн бичгийн даргыг бас Монголдо хөрж Монгол орноо бас таниулахад та бол өнтэй хувь нэмэр оруулсан. Мөн миний бас энэ хүчний командлагчаар сонгон шалгаруулахад энэ таны гадаад бодлогын ерөнхий нарийн бичгийн дарга энхий дэмжих ажиллагааны газрын даргыг бол Монголдо өрснөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг болсон гэж би бодож явдаг. Тэгээд танд бас мөн маш их баярлалаа. Кипрт ажиллагаа нэгдсэн үндэсний байгууллага явуулж буй хамгийн хариуцлагатай ажиллагаануудын нэг бөгөөд энэхүү Монгол офицер командлагчаар нь ажилласан явдал нь Монгол улс дайн дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн баталгаа болсныг ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Засгийн газрын ээжилт хуралдаанаар хүүхдийн цахим очны оролцоог зохицуулах хуулийн төслийг танилцуулж, шатхууны нийлүүлэлтийн асуудал болон агаарын хөлгийн түвш нийлүүлэх 2 улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн талаар холбогдох сайднаар мэдээлэл өглөө. Боловсролын сайд Наранбаярын мэдээснээр хүүхдийн цахим очны оролцоог зохицуулах хуулийн төслийг засгийн газрын хуралдаанд танилцуулж, улсын хурлд өргөн барих бэлтгэл ажлыг анхааруулжээ. Уг хуулийн төсөл нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой эрсдэл, үе тэнгийн дээрлэхэлт болон цахим очны зохисгүй хэрэглээг бууруулах зорилготой юм.
Судалгаагаар өнөөдөр интернет хэрэглэгчдийн 3 хүн тутмын нэг нь 18-аас доош насныхан байгаа бөгөөд цар тахлын дараа хүүхдийн цахим хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Мөн 10-аас 18 насны 1129 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 46% нь өдөрт дунджаар 4 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг бол 30% нь 4 цагаас дээш хугацааг цахим орчинд зарцуулж байгаа дүн гарчээ. Мөн хуулийн төсөлд нийгмийн сүлжээний үйлчлэгээ эрхлэгчид хэрэглэгчийн насыг баталгаажуулах систем нэвтрүүлэх шаардлага тавих зохицуултыг тусах талаар ярьжээ. Үүнд YouTube, TikTok, Facebook, Instagram зэрэг платформын хэрэглээтэй холбоотой асуудлыг хамруулж үзэх юм байна. За энэ аккаунт яг нээх үеийн тохиргоо бол энэ яг юуны асуудал байгаа? Техникийн асуудал. Хуулийн хүрээнд бол би ингэж оруулсан байгаа. Боломжтой гэж байгаа. Бүртгэлтэй тулгах, тэгээд одоо утастай тулгах. За тэгээ яг жинхэнэ хүн байна уугүй юу гэд хүүхдийн тухайд. 16 нас хүртэл бол энэ хориглох ажлууд дээр өнөөдөр бас энэ Австрали улс болоод бусад улс орнууд энэ дээрээ бол амжилт олоод эхэллээ. Мөн одоо бид үндэстэн дамсан корпорац болох Мета зэрэг энэ байгууллагуудтай бас харилцаж байна. Ер нь бол өөрсдөө ч гэсэн энэ асуудлыг бас ингэж цэгцлэх тал дээр хамтран ажиллана гэдгийг илэрхийлж байгаа. Засгийн газрын хуралдаанаар мөн шатхуун нийлүүлэлт нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцсэн талаар аж үйлдвэр эрдэс соёлын сайд дамт нэм мэдээллээ. Тэрээр Монгол улс болон Орос улсын засгийн газар хоорондын агаарын хөлгийн түвш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн бөгөөд цаашид Монгол улсын их хуралд өргөн мэдүүлэхээр болсон гэж мэдгдлээ. Уг хэлэлцээрийг баталснаар Оросын улбаны улсаас Монгол улсад шатхуун тогтвортой нийлэх эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж үзэж байна. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалan шатхууны нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа тул дотоодод нөөцийн сав барих, түрээсээр ашиглах боломжийг судалж байгаа талаар мэдээллээ. Удаан хугацаанд яригдсан Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх Монгол улс Оросын улбаны улсын хоорондын хэлэлцээрийг нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг улсын их хурлын холбогдох байнгын хороодоор зөвшөлдсөж эцлэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. За энэ хэлэлцээрийн хамгийн гол том үр дүн юу вэ гэхээр Оросын улбаны улсаас Монгол улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой тасралтгүй нийлүүлэх үүргийг хүлээх ийм гэрээний гэрээний нэг чухал хэлэлцээр байгаад байгаа. За энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор тэр хоёр дахь хэлэлцээр буюу Монгол улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргээ бол хууль ёсоор биелүүлэх ийм хариуцлагатай болох ийм үр дүнтэй гэрээ байгаамаа. Тэгээд энэ ажил удахгүй эхлэхээр боллоо. Ийхүү засгийн газрын ээлжилт хуралдаанаар хүүхдийн цахим орчны оролцоог зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг танилцуулж, шатхуун нийлүүлэлт нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэн цаашдын бодлогын шийдвэрүүдийг тодорхойлжээ. Хүүхдийн цахим хэрэглээ, үе тэнгийн дээрлэлтийг бууруулах, эрх зүйн зохицуулт болон шатхууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах асуудал ойрын хугацаанд бодлогын түвшинд үргэлжлэн хэлэлцэгдэхээр байна. Жил бүрийн 3 дугаар сарын 12-нд тохиодог дэлхийн глаукомын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагууд болон нүдний эмч нар нүдний даралт өвчнийг эрт илрүүлээ тууштай хянуулын сэдвийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгч хараа алдах эрсдэлтэй энэ өвчнөөс уучсан сэргийлгийн ач холбогдлыг онцоллоо. Жил бүрийн 3 дугаар сарын 12-ны өдөр дэлхийд даяар дэлхийн глаукомын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан нүдний эмч мэрэгчлэтнүүд иргэдэд нүдний даралт буюу глаукомын өвчний талаар мэдээллийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах зорилгоор мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон нүдний эмч нар нүдний даралт өвчнийг эрт илрүүлээ тууштай хянуулын сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх үеэрээ иргэдийн дунд нүдний өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийг онцоллоо. Үүнд компьютер, гар утас зэрэг дэлгэцийн хэрэглээхэд ихсэх, нүдний ачаал нэмэгдэх, очны тоосчлт, агаарын бохирдол, мөн тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй зэрэг шалтгаан нөлөөлдөг гэж тайлбарлаж байна. Энэ сохрлын хэмжээгээр бол глауком өвчин 7.7 сая хүн дэлхийд дээр бол харгуй сохролсон байна гэсэн ийм мэдээлэл байдаг. За энэ өвчин бол харааны мэдрэлийн гэмтээдэг ийм бүлэг өвчин бол ордог байгаа. За 40-оос дээш насныхан ялангуяа 50-с дээшний хүмүүс бол жилд 1-2 удаа заавалчгүй нүдний даралтаа үзүүлэх, харааны талбай үзүүлэх, тэмээ гэх мэтчлэнгээр ийм шинжилгээнд орох зайлшгүй шаардлагатай байдаг. За энэ өвчин бол ер нь бүх насныхан тохиолдож болно. Хэрэв бид нар эмч нар эрт илрүүлж чадах юм бол тэр хүнд лазер хийж эмчилж болно. Тэр хүнд байнгын эмийн зөвлөгөө өгч болно. Тэр хүнд ирэх шаардлагатай эмээр даралт нь буухгүй байх юм бол нислийн эмчилгээ хийж болно. Тэгэхээр энэ болгонд бол бид нар хяналт бас дахин хяналт гэдэг ийм зөвлөгөөг одоо энэ хүмүүстээ бол бас хэлэхэд мессеж өгөх хичээж байна.
Мөн зарим тохиолдолд глауком нь удамшлын нөлөөтэй байх боломжтой бөгөөд төшөөстэй насныхын чихрийн шижээнд даралт ихсэх зэрэг архаг өвчтөй хүмүүс илүү эрсдэлтэй бүлэгт тооцогддог байна. Иймээс дэлхийд дээрх эрсдэл бүлгийн иргэд тогтмол нүдний эмчийн хяналтанд орч харааны үзлэг хийлгэх шаардлагатайг мэрэгчлэтнүүд зөвлөж байна. Ер нь нүдний даралт хэсэг өвчний үед бол эхэн болон дунд үедээ ямар нэгэн шинж тэмдэг хөвчлэн явагддаг. Хожуу болон сүлийн шатанд орсон үедээ илүү шинж тэмдэгтүүд илэрдэг учраас ард иргэд маань нүдний эмчээд тогтмол үзлэгт хамрагдаагүй угаасаа орчин цэрэглэг үзлэгт хамрагдаагүй угаасаа болоод өвчний төгсгөлийн үе шатанда буюу хараа муутсан эргэшгүйгээр хараа өөрчлөгдсөн үедээ үзлэгт хамрагдах нь илүү их байна. За ерөнхийдөө шинж тэмдгийн үед хэлэхэд хараа бүрсийг нүд улаах, ямар нэгэн гэрлийн үүсвэрлөө харахаас солонгон хүрээ татах, харанхууд дасан цогцох харах чадвар унтах гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Нүдний эмчид жилдээ 1-2 удаа тогтмол үзлэгт хамрагдаж явах хэрэгтэй. За энэ дотроо 40-с дээш насныхан гэр бүлд нь нүдний даралтын удамшилтай ийм түүхтэй хүн байх юм бол илүү боломжтой хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэхүү дэлхийн глаукомын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан мэдээллийн үеэр нүдний даралт ихсэх өвчнөө нь ихэнх үедээ шинж тэмдэг багатай боловч хараанд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул иргэд уулжсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нүдний эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг эмч мэрэгчлэтнүүд дахин санууллаа. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч мөн эрт илрүүлэг мэдээллийг нэмэгдүүлэх нь хараа алдалтаа сэргийлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх олон улсын жишгт нийцсэн шинэ сар түр хамгаалах байр ашиглалтанд орлоо. Тус байгууламж нь нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хохирогчдод сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс гадна хувь хүний хөгжлийн сургалт явуулах орчин хүний нөөцийг бүрдүүлжээ. Улсын хурлын дарга учрал нээлттэй үеэр үг хэлэхдээ тус төвийг хүчирхийллийн эсрэг дуу хоолой болон мөхөрсөн Монгол охины гигэн дурсгал зориулан гэр бүлийнхэн зөвшөөрөлтэйгээр шинэ саран хэмээн нэрлэснийг онцлсан юм. Улсын хурлын дарга 2 жилийн турш гацаад байсан тус төвийн барилгыг яаралтай ашиглалт оруулах чиг үүргийг өгч богино хугацаанд шийдвэрснийг онцлон тэмдэглэсэн. Шинэ саран төв нь Израиль улсын түр хамгаалах байрны загвар болон олон улсын хүний эрхийн стандартыг хангасан бөгөөд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөө нийттэй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Япон улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр болсон тус төв ашиглалтанд орсноор нийслэлийн хэмжээнд 3 түр хамгаалах байр тогтмол үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Гадаад харилцааны сайд Батцэцэг өчигдөр Парис хотноо бүгд амьдах Франц улсын Европ гадаад иргэн сайд Жан-Нуэль Барротэй албан ёсны уулзалт хийлээ. Талууд хоёр улсын уламжилт найрсаг харилцааг дүгнэж, эрчим хүч тээвэр иргэний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн явцыг гүнзгийрүүлэн хэлэлцлээ. Уулзалтын гол үр дүн нь Францын хөгжлийн агентлагийн Монгол улсад албан ёсоор ажиллаж эхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх процедурын явцыг эрчимжүүлэх талаар тохиролцсон явдал байлаа. Энэхүү агентлаг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хоёр улсын эдийн засаг хөгжлийн түншлэл шин шатанд гарах юм. Мөн сайд нар доктортой хөгжлийн чиглэлээр тууштай хамтран ажиллагаа нотолж, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох цөлжилтэд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болон Лион хотноо зохион байгуулагдах нэг эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцлоо. Хаул дүүргийн 1-р хороо буюу 120 мянгатын бүсэд байрлах хуучны 22 орон сууцны барилгыг нэгдсэн хотхны зохион байгуулалтаар дахин төлөвлөх ажил эхэллээ. Тус бүс дэх барилгуудын 13-т нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гараад байгаа юм. Өмнө нь тус бүсийн зарим барилгад хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэх шалгарсан байсан юм. Гэвч Орсын суугчид нийт 22 барилгыг бүхэлд нь хотхны зохион байгуулалтаар төлөвлөх хүсэлт гаргасны дагуу төслийн эрхийг цуцалж шинээр төлөвлөлтөнд оруулахаар болсон байна. Одоогоор нийт оршин суугчдаас нэгдсэн санал авах мэдээлэл хүргэх ажил явагдаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалт бодлогын газрын дарга Шижир Баяр хэрв 120 мянгатын брендинг орчны онцлогийг хадгалж ногоон байгууламж, сургууль, нийтийн эзэмшлийн талбайг стандартад нийцүүлэн шийдэж чадвал энэ нь нийслэлийн анхны нэгдсэн хорооллын жишг төсөл болно гэж онцлоо. Дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Өргөжлөө 7 улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Арамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Ираны шин дээд удирдагч Америк нэгдсэн улстай хэлэлцээ хийх бодлого байгаа талаар Ираны гадаад иргэн сайд Аббас Арагчи сүүлд Америкийн телевиз төгсөн ярилцлагата хэлсэн байна. За тэрээр ярианда ойрох донуудад газрын тосны үйлдвэрлэл тээвэрлэлт удаашрж зогсон байдалд орж бүс нутаг даяар аюулгүй байдлыг алдагдуулж байгаа явдал нь Америк болон Израилийн хариуцлага гэдгийг онцолж, Иран улс үүнд ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, энэ бол Иран тулгасан дайн учраас Ираны
хийж байгаа үйлдэлүүд бол хууль ёсны бөгөөд үндэслэлтэд өөрийгөө хамгаалах явдал гэдгийг хэлсэн байна. Мөн тэрээр Ираны эдийн засгийг дороотуулах зорилготой Америк нэгдсэн улсын хууль дааныг эсэргүүцэхэд Ираны тал бэлэн байгаа бөгөөд Америкчуудад олон гинтийн бэлэг бэлдсэн гэж хэлсэн байна. Харин энэ үеэр Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус цэргийн ажиллагааныхаа 37 дахь үе шатыг эхлүүлснээр зарлаж Иракийн хойд засгийн Курдийн бүсийн төв хот Эрбил дэх Америк нэгдсэн улсын цэргийн баазууд мөн Америк нэгдсэн улсын 5 дугаар флот Израилийн Тель-Авив зэрэг зорилтод байдаг 3 цаг гаруй тасралтгүй пуужингаар цохилт өгснөө мэдэгдсэн байна. За мөн Ираны зүгээс Ормосын хоолойг хаахын тулд тэнгисийг минжүүлж эхэлсэн талаар Америк нэгдсэн улсын тагнуулын их сурвалжууд мэдээллээ. Тус мэдээлэлд одоогоор энэ үйл ажиллагааг харахаа өргөжүүлээгүй ч Иран улс хэдэн зуун мин тавих боломжтойг их сурвалж мэдээлсэн юм а. Трамп энэ талаар хэлэхдээ хэрвээ мин байршуулсан бол түүнийг аваасаа гэж би төсөж байна. Үгүй бол Иран хатуухан үр дагавартай учрах болно гэж анхааруулсан бол Америк нэгдсэн улсын батлан хамгаалгын сайд PTX-д ч мөн үүнийг эсэргүүцэж бид террористуудад Ормосын хоолойг барьцаанд байлгахыг зөвшөөрөхгүй гэж мэдгдсэн. За Америк нэгдсэн улсын зүгээс мөн Ормосын хоолойг минжүүлж байсан гэх Ираны 16 хөлөг онгоцыг устгаснаа мэдэгдээд байгаа юм а. За PTX-д мягмар гарагт Иранд томоохон цохилт өгч энэ нь Ираны дайны хамгийн хүнд өдөр болно хэмээн анхааруулсан бөгөөд түүний эсэнчлэн мягмар гарагийн шөнө Ираны нийслэл Тегеран хот агаарын ширүүн цохилтод өртөж маш хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож за хот тэр жигтэй харанхуй болсон талаар их сурвалжууд мэдээллээ. За дайн ихснээс хойш Иранд нийтдээ 1230 хүн амьд болохыг улаан хавирган сар байгууллагаас мягмар гарагт мөн мэдээлсэн юм а. Пентагон энэхүү цохилтынхаа зорилгыг Ираны Пуужингийн нөөц болон Пуужин харвагчийн нөөцийг устгах, батлан хамгаалах үйлдвэрлэлийн баазыг устгах, тэнгисийн флотын хүчийг устгах, цөмийн зэвсгийн бүр мөсгөн устгах гэж тодорхойлоод байгаа юм а. За тэгвэл энэ үеэр мөн Америк нэгдсэн улстай хамт Иранд цохилт өгч байгаа Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны ард түмэнд хандан Аятоллагийн дэглэмээс салж бидний та бүхэнд бүрдүүлж өгч байгаа нөхцөлийг ашиглан хувь заяагаа гартаа атгаж дэглэмийг нь түлхэн унгаж эрхчлөөгөө олж явахыг уриалж байна хэмээн одоо мэдэгдснээ X сүлжээнд төхөөрийн хуудсандаа нийтэлсэн юм а. Дараагийн мэдээллийг хүргэе. Украины дайныг өндөрлүүлэх асуудлаарх Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс Украины 3 талт хэлэлцээний ээлжит уулзалтыг ойрхон тонуудад үүсэж байгаа нөхцөл байдлын улмаас хойшлуулсан талаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стив Витков мэдэгдсэн байна. За тэрээр мягмар гарагт CNBC суугт өгсөн ярилцлагада 3 талтын хэлэлцээний дараагийн үе шат хэд хоногор хойшлогдож эх 7 хоногт болж магадгүй талаар мэдэгдлээ. За хэлэлцээ хойшлогдсон талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ч мөн батлан мэдээлсэн. Зеленский мягмар гарагт сүүчтэд мэдээлэл хийхдээ Украины түнш орнуудын тэргүүлэх чиглэл бүх анхаарал одоогоор ойрхон орнуудын нөхцөл байдал төвлөрч байгаа тул Америк нэгдсэн улсын санал болгосноор энэ 7 хоногт төлөвлөгдсөн 3 талт уулзалтыг эх 7 хоногт шилжүүлээд байгаа гэж. Хэлэлцээг 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Турк улсад хийхээр төлөвлөсөн байсан ч ойрхон орнуудын нөхцөл байдлаас шалтгаалan Америк нэгдсэн улсын санаачлахаар хойшлуулсан Украины төлөөлөгчид Турк руу явхад бэлэн байсан хэмээн Зеленский мэдэгдэлтэд дурдсан байна. Тэрээр мөн Украины тал Оростой хийх хэлэлцээнд Европыг оролцуулахын тулд боломжтой бүхнийг хийж байгааг онцоллоо. Ираны дантай холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул хэлэлцээг Турк эсвэл Швейцар зохион байгуулж магадгүй талаар их сурвалжууд мэдээлж байна. Солимдээ хүргэе. Бүгд найрамдах Хятад ард улсын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 14 дахь удаагийн сонгуулийн бүх хятадын хорооны 4-р чуулган 7 хоногийн турш хуралдаж өнөөдөр өглөө өндөрлөөд байна. За Хятадын нийслэл Бээжин хот дахь ардын их хурлын танхимд явагдсан тус чуулганы нээлт болон мөн өнөөдрийн хаалтын ёслол бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан зэрэг нам төр засгийн удирдагчид ирж оролцсон бөгөөд энэ удаагийн чуулганаар хэлэлцгээр баталсан засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайлангууд үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл зэрэг бүх асуудлуудаа бүрэн амжилттай хэлэлцэж дуусгасны дараагаар чуулган өндөрлөлөө хэмээн Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлоод байна. За чуулганы төгсгөлд улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дарга Ван Хүний нэлтгэл тавьж үр дүнгийн талаар танилцуулсан байна. 7 хоног үргэлжилсэн чуулганд Хятадын эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчны нөөц зэрэг нийт 34 салбарын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны 2078 гишүүн оролцсон байна. За энэхүү чуулганы Хятадын улс төрийн хамгийн том арга хэмжээ бол 2 чуулганы 1 бөгөөд 2 чуулганы арга хэмжээ маргааш албан ёсоор өндөрлөнө. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандсан баярлалаа.
Хэвцэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.